Физик, мэдээллийн технологийн заах аргын нэгдлийн 2025-аас 2026 оны хичээлийн жилийн амжилтын тайлан. Монгол Улсын зөвлөх багш мэргэжлийн зэргийг 2 багшийн нэр хүлээн авлаа. Физикийн багш Бажиргал, мэдээллийн технологийн багш Жавхлан. Монгол Улсын зөвлөх багш боловсролын тэргүүний ажилтан, боловсрол судлалын магистр Ахмад багш Сүмяжу Ухта алтан үеийн нэрмжит X-Sider 32 физикийн олимпиадад физикийн баг алт 3, мөнгө 2, хүрэл 6, тусгай 10, нийт 21 медаль хүртсэн байна. Орчлон сургуулийн нэрмжит байгалийн ухааны олимпиадад 12-ын Д ангийн сурагч У Эрхэм Мэлэг алтан медаль. Хойд бүсийн физикийн олимпиад 7 дугаар ангийн төрөлд инх чимэг хүрэл медаль, 8 дугаар ангийн төрөлд Эрдэнэ очир мөнгөн медаль, 9 дугаар ангийн төрөлд Өсөх баяр мөнгөн медаль, Баян мөнх хүрэл медаль, 10 дугаар ангийн төрөлд Өн улд алтан медаль, 11 дугаар ангийн төрөлд Ган зориг мөнгөн медаль тус хүртжээ. Хөгжлийг бүтээгч хүүхэд 2026 бүтээлийн уралдаан. Физикийн ангилалт Б бэлгүүн баяр багштай Бартон баг дэд байр, мэдээлэл технологийн төрөлд О жавхлан багштай Идүтэйч баг тусгай байр тус хүртжээ. Science Fair 2026 физикийн суллагтгууны улсын бүтээлийн уралдаан. 10 дугаар ангийн төрөлд 10-ийн ангийн сурагч Их Баатар төр бол дүлгөөндөр эко туш бүтээлээр тэргүүн байр, 10-ийн ангийн сурагч Дор Дэрэм 10-ийн ангийн сурагч Зүч ухаалаг таягт бүтээлээр дэд байр. 9 дугаар ангийн төрөлд Төвшин хангай жавхлан төгс инх зориг ухаалаг гал унтраах төхөөрөмжөөр тэргүүн байр. 5 дугаар ангийн төрөлд 5-ийн ангийн сурагч Ананд ухаалаг авцуутай ач төрлөөр тэргүүн байр. Амжилт ахархал 2026 10-ийн ангийн сурагч Өө Өнөл аймгийн физикийн олимпиадад анги дэвшин оролцож хүрэл медаль, улсын физикийн олимпиадаас 2025 онд хүрэл медаль, их сорил 2026 олимпиадаас хүрэл медаль, аймгийн X-Sider физикийн олимпиадаас алтан медаль, Цэнтхүүгийн хандын нэрмжит физикийн олимпиадаас мөнгөн медаль, хойд бүсийн физикийн олимпиадаас алтан медаль хүртсэн байна. Бэлтгэсэн багш А. Бямсран. Улсын физикийн багийн олимпиад 7 дугаар ангийн төрөлд 7 А-ийн хүрэл медаль, 7-гийн В-д анги мөнгөн медаль, 8-ийн бүлэг дундын баг алтан медаль, 9-ийн В-д анги мөнгөн медаль, 10-ийн бүлэг дундын баг тусгай байр, 10-ийн А-В-г тусгай байр, 12-ийн А-В-г ангийн баг хүрэл медалийн эзэд болжээ. Төрөлцсөн хичээлийн улсын олимпиадын 2-ын даваа физик судлагдхууны төрөлд 12-ийн Д ангийн сурагч Эрхэм Мэлэг алтан медаль, 10-ийн А ангийн сурагч Өн улд хүрэл медаль, 11-ийн Г ангийн сурагч Ган зориг хүрэл медаль, 10-ийн Г ангийн сурагч Дор Дэрэм мөнгөн медаль, 9-ийн В ангийн сурагч Мишель мөнгө, Өсөх баяр хүрэл, Баян мөнх хүрэл медаль, 9-ийн В ангийн сурагч Цэрэнд орж анги дэвшин оролцож хүрэл медаль, 8-ийн Б ангийн сурагч Сумясран алтан медаль, Эрдэнэ очир мөнгөн медаль, инх чимэг мөнгөн медаль хүртжээ. Төрөлцсөн хичээлийн улсын олимпиадын 2-ын даваа мэдээлэл зүй судлагдхууны төрөлд 8-ийн Д ангийн сурагч Д сүлд очир хүрэл медаль, 10-ийн ангийн сурагч Содном цог хүрэл медаль, 10-ийн ангийн сурагч Б дүлгөөн алтан медаль хүртэж улсад орох эрх. Алхангийн төрөлд 12-ийн Д ангийн сурагч Эрхэм Мэлэг хүрэл медаль, багшийн ангилалт О жавхлан багш хүрэл медаль тус хүртжээ. Төрөлцсөн хичээлийн улсын олимпиадын 2-ын даваа мэдээлэл зүй судлагдхууны бүтээлийн төрөлд 11-ийн А ангийн сурагч Э үлс төвлөр ахлагчтай баг тэргүүн байр алтан медаль, бэлтгэсэн багш О жавхлан, 10-ийн Б ангийн сурагч П чин болд ахлагчтай байр баг 3 дугаар байр хүрэл медаль, бэлтгэсэн багш Эрдэнэ Баатар, 10-ийн В ангийн сурагч О оргил мөр ахлагчтай баг тусгай байр, бэлтгэсэн багш Д Цамжуу. Төрөлцсөн хичээлийн улсын олимпиадын 2-ын даваа хойд бүсийн мэдээлэл зүй олимпиадад 8-ийн Д ангийн сурагч Д сүлд очир хүрэл медаль, 10-ийн ангийн сурагч Им Содном цог хүрэл медаль, багш нарын ангилалт О жавхлан хүрэл медаль хүртжээ. Төрөлцсөн хичээлийн улсын олимпиадын 3-ын давааны мэдээлэл зүй олимпиадын бүтээлийн төрөлд 11-ийн А ангийн сурагч Э үлс төвлөр ахлагчтай G School баг дэд байр, бэлтгэсэн багш Жавхлан, 10-ийн Б ангийн сурагч П чин болд ахлагчтай Smart Юри баг 6 дугаар байр, бэлтгэсэн багш Эрдэнэ Баатар. Багш мэдээлэл технологийн багштай Эрдэнэ Баатарын 2025 онд гаргасан амжилтууд 2025 онд World Championship Hobby Class D SMB ангилалт Винер цомын авраг алтан медаль, 2025 онд Hobby Class D Чаа ангилалт Винер цомын авраг алтан медаль, 2025 он аймгийн хэмжээний байгууллагын ангилалт Цэнгийн түвшгийн 5 удаагийн авраг.